Хэдийгээр олон хүмүүстэй хамт байсан ч тэднэр хүрээлүүлсэн ч танд ганцаардах мэдрэмж төрдөг бол энэ дасгалыг хийгээрэй. Ганцаардах мэдрэмж хэзээ үүсдэг вэ гэвэл нийгэмдээ, гэр бүлдээ, эсвэл хэн нэгэн хүнд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй үед тэдэнтэй үл ойлголцох байдал үүсснээс бий болдог мэдрэмж юм. Танд энэ мэдрэмж төрдөг бол хамтдаа энэ бясалгалыг хийцгээе. Юуны өмнө өөртөө 5 тухтай нөхцөл байдлыг бүрдүүлээрэй. Болж өгвөл түшлагтэй сандал дээр сууж, нуруугаа ихцлэн, мөрөө тэгшидгэж, амьсгаагаа чөлөөтэй авахаар тухалд суугаарай. Хөлийн улаан шалан дээр байхаар тааруулна. Нүдээ хагасанж болно. Өөртөө тайвшрал бэлгэлэхэд бэлтгэрэй. Нэг мэдхэд бодол чинь өөр тийш урсан одвол санаа зовлтгүй. Буцаагаад анхаарлаа миний дуу хоолойн дээр авч ирэхдээ л болно. За ингээд миний хоолойг сонсоорой. Өөрт юу мэдрэгдэж байгаагаа анзаарна. Би сэтгэл чинь ямар байна? Яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Юуг ч өөрчлөх шаардлагагүй. Яг байгаагаар. Шүүхгүй, тунгаахгүй, өөрчлөх гэж оролцсны хэрэггүй. Зүгээр л анзаар. Ганцаардж байгаа бол тэр мэдрэмжээ л анзаарна. Ганцаардлын тухай мэдрэмжийг бууруулах хамгийн ихний алхам бол энэ мэдрэмжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм. Юу мэдрэгдэж байна? Хаан ч хүнд оргиж байна. Зүгээр л анзаар. Биеийн аль нэг хэсэгт хүнд мэдрэмж төрж байвал тэр хэсэгтээ анхаарлаа хандуулаарай. Толгой өвдөж байна уу? Хөмсгөө атарч байна уу? Өрцөөр хөндөрлж байна уу? Гэдэс хэвлийн орчмоор таагүй байна уу? Анзаараад үзээрэй. За одоо хамгийн хайртай нэг хүнээ бодоорой. Эмээ, өвөө, эсвэл охиноо, хүүгээ, найзаагаа. Тантай хамааралгүй ч бодоход сэтгэлд нэг л дулаахан мэдрэмж төрүүлдэг тэр нэг хүнээ бодоорой. Амьд, сэрүүн, эсвэл таныг орхин оцсон нэгэн байсан ч болно. Хэрв тийм хүн байхгүй бол таны хамгийн хайртай амьтан байж болж байна. Гол нь эерэг мэдрэмж төрүүлдэг, бодгоор л хайр ундардаг тийм хүнийг эсвэл амьтныг бодоорой. Одоо тэр хайр төрүүлж байгаа хүнээ эсвэл амьтнаа ямар нэг өнгөөр төсөөлөөрэй. Хамгийн түрүүнд ямар өнгө санаанд буусан бэ? Тэр өнгөө бодоорой. Одоо энэ сайхан дотн өнгө таныг тэр чигт нь хүрээлж байна гэж төсөөл. Таны усны ширхэг бүрийг, ансаг сурмуусыг, нүүр, хазар хүзүүг, мөр,
гарын булчин, гарын хуруу, цээж, үрц, гэдэс, хэвлээ, дал нуруу, хөл, хөлийн хуруу, таны бүхий л биеийг энэ сайхан өнгө одоо алгуурхнаар бүрхэн бүчиж байна гэж бодоорой. Сууж байгаагаа, таныг дороос чинь төрч тулж байгаа газрыг, шалыг, сандлыг биеэрээ бас мэдэр. Хүн бүхний хамгийн чухал хэрэгцээ бол хайрлуулах, ойлгогдох, хүндлүүлэх байдаг. Хүн бүхэн хэн нэг хүнийг өөрийг нь ойлгосоо, сонсоосоо гэж хүсдэг. Хэрвээ ийм хүн танд байхгүй бол өөрөө өөртөө туслаарай. Гэр дүүрэн хүн таныг хүрээлэн байвч таны энэ хэрэгцээг хангаж чадахгүй байх нь бий. Тэгвэл эхлээд өөрөө өөртөө хань болоорой. Энэ нь ганцаардлыг хөнгөлөхөд тус болох юм. Үүнд та өөрөө өөртөө тусалж чадна. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөртөө сайн найз, хань болох боломжийг өөртөө санал болгоод үзээрэй. Ганцаардсан үедээ хинээс юу хүсдэг вэ? Түүнийгээ өөрөө өөртөө өгөх гээд оролдоод үз. Өөртөө хэрэгтэй байгаа тэр анхаарлыг, цагийг, халамжийг өгөхийг санал болгож байна. Ганцаардахгүй бол ямар мэдрэмж төрөх бол тэр мэдрэмжээ төсөөлөх гээд үзтээ. Ганцаардалд орлоо ч гэсэн та өөрөө өөртөө хань болж чадна. Үүнийг санаж яваарай. За одоо мэдээ аажмаар нээж орчноо анзаар. Энэ дасгалыг хамтдаа оролдож үзсэн танд баярлалаа.